За ингээд Эрдэнэлгүй FM 100 радиог лавн сонсож байгаа эрхэмдэл сонсогч та бүхэнд Эрдэнэт хүмүүн эрүүл мэндийн нэвтрүүлгээ өргөдөрүүл бэлэн болж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Хавдар судлалын үндэсний төвийн элэг зүйн нойр булчиргааны бие заслын их эмч Дөлгөөн, за Хавдар судлалын үндэсний төвийн аникропийн их эмч Мөнхбат нар манайд төрөлцсөн байна. За мөн одоо манай Эрдэнэт эмч төрийн бас байгууллагын тэргүүн сонор эмч нар манайд төрөлцсөн байна. Та бүхэнд өглөөний мэндийг өргөмжүүлье. За Эрдэнэт ирсэн зорилгоон талаараа тийм ээ. Дөлгөөн эмч бас мэдээлэл өгч үү тийм сонсогчдоо тийм. За бид хэдий ирсэн зорилго гэхээр одоо Эрдэнэт хотын ард иргэдэд одоо илгэний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг болон эрт хэлрүүлэг үзлэг хийх зорилготой ирсэн байгаа. За тэгэхээр одоо Эрдэнэт хотын бот тэгээд медипас эмчүүдийг төгсгөлийн ерөөхдөө Эрдэнэт хотод нь Улаанбаатар руу явах чиглэлийг багасгах тэрийг багасгах зорилготой ерөөхдөө төсөл маань ингэж анх яригадаад тэгээд одоо бид хэд ирсэн зорилт бүлгийнхаа хүмүүст одоо энэ удаагийн ээлжинд С вирустэй хүмүүст одоо үзлэг онцлогоо хийгээд явж байна. Ер нь одоо энэ үзлэг онцлогонд хичнээн хүн хамрагдаад байна. За одоо бид нэгтгэхээс хойш үзээд өнөөдөр 4 өдөр үзлэг хийх гэж байна. Тэгээд 3 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө 350 гаруй хүн явцсан хамрагдсан байна. За энд зөвхөн одоо С вирустэй хүмүүс гадна бидний манай хавдрын хяналтанд байдаг өвчтөд маань бас хамрагдаж байгаа. Эндээ одоо заавал Улаанбаатар л байхгүйгээр эндээ нөгөө давтан үзлэг хяналтынхаа үзлэг хийлгэж байгаа. За мөн дээрээс нь илгэний хавдрын шинэ 3 тохиолдол илэрсэн байна. За энд нь одоо бид нар Улаанбаатар руу явуулахгүйгээр медипас эмнэлэгтэр нь одоо шаардлагатай шинжилгээ онцлогооны юмнуудыг хийлгээд одоо хариу нүүлээд бас байж байгаа. Энэ бас байна. Тэгэхээр 3 хоногт одоо 300 гаруй өнгөд чи өдөрт бас 100 ачаал ихтэй нэлээд одоо бас ачаалтад ажиллаж байгаа юм тийм. Тий. Гэхдээ энэ удаад бол яг бид нар нэг хавдар судлалын үндэсний төвөөс хаан банкнаас авдаг нөгөө хавдрын аян шиг орон нутгад бол зарлааг байгаа. Яг зорилт бүлгийн гэдэг утгаараа нөгөө өрхийн эмнэлгээс одоо тодорхой хэмжээний нэрсүүдтэй С вирусын халдвартай байгаа хүмүүстэй энэ удаад ажиллаж үзлэг шинжилгээ хийж ажиллаж байна. Энэ бидний явж байгаа төсөл маань болохоор 9, 10, 11, 12 саруудад ерөнхийдөө явахт гэж төлөвлөж байгаа. За тэгэхээр дараагийн 10 сард нь бол одоо ДТ хүмүүст үзлэгээ хамруулах. 11, 12 сард нь болохоор одоо насны хязгаараар ард иргэд үйлчлэх гэсэн иймэрхүү юмтай явж байгаа. Тэгэхээр болохоор их айхтар тийм зар түгээгээд ингээд зарлаад ард иргэдэг одоо нэг олноор нь цуглуулах юм бол хийх байгаа. Тэгэхээр яг үзлэг маань харьцангуйгаар бас зорилт бүлэгтэй явж байгаа учраас харьцангуй бас гайгүй байна. Илгэний хавдар яг одоо юунаас болж үүсдэг юм бол манай Мөнхбат юм шиг тийм ээ. Ерөнхийдөө хүмүүс мэддэг шүү дээ тийм ээ. Хэлээлээ. За ийм нас үүсдэг гэл зарим нэг сургаар л явдаг шүү дээ. Арих уграл илгэний хавдар үүсэн ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар яриад идэг. За илгэний хавдар үүсгэж байгаа шалтгаанууд хэд хэд байгаа. За дээдлэх хувь нь угаасаа илгэний ВЦ вирусын халдвар. Илгэний ВЦ вирустэй халдвартай хүмүүстэр одоо илгэний хавдар үүсгэх магадлал үүсдэг байгаа. Гэхдээ шууд ингээд халдвар авлаа бол үүсэхгүй л дээ энэ чинь. Мэдээж илгэний вирусын халдвар авлаа. За вирусын халдвар нь илгэний үргэлжлэлийг үүсгээд илгийн гэмтээгээ яваад байгаа. За нөгөөх нь удаан ингээд гэмтээж явсаар байгаад илгэний хатварлыг үүсгэж байгаа. За улмаар яг энэ суурин дээр илгэний хавдар үүсгэх шалтгаан бол үндсэндээ болдог байгаа. Илгэний ВЦД вирустэй хүмүүстэр. За өөр бас давхар мэдээж бас илгэний вирусээс бус шалтгаандаа халдруулж байгаа. Мэдээж архины хит хэрэглээ, архины зохисгүй хэрэглээ. Энэ ч юм уус илгэний хавдар үүсгэх шалтгаан болж байгаа. Илгэний хит их хөөгөлттэй хүмүүс бас цөөн тоогоор хавдар үүсдэг бас судалгаа бас байгаа. Тийм учраас энэ бүх зүйлийг одоо бид нар мэдчих хэвээр. Ягаад тэгэхээр эрүүл мэндийн боловсрал ялангуяа илгэний хавдрын талаарх зөв ойлголттой байж вич одоо энэ цаашдын одоо илгэний хүн ВЦ вирусын халдвартай хүмүүс маань
одоо илгэний хавдар үүсгэхгүй тулд энэ зүйлээс урьдчилан сэргийлэх үүднээс бас яг үздэг шинжилгээнд яг яаж оролцох гэдэг талын мэдээлэл зөв байх хэрэгтэй л доо. Тийм тэгээд илгэний ВЦ вирустэй хүмүүс маань мэдээж яг тэдний хугацаанд тэгээд хавдар үүсчин гэсэн юм бид нар бол одоо хэлж боломж байхгүй. Гэхдээ хэдийн хугацаанд энэ халдвар идэвхтэй явсан бэ гэдг нь л бас өөрсдөө одоо харьяа орон нутгийнхаа ч юм уу тий одоо хяналтынхаа эмч нарт аюул сан тогтмол үзүүлээд тэгж байж энэ өвчнөөс урьдчилан сэргийлж заав бүр яг гэхэд эрт үед нь мэдснээрээ энэ өвчнөөс одоо 100% идэх ийм сайхан боломж зөндөө байгаа. Бид нар чи ихэнхдээ л нөгөө хамгийн сүүлд нь онцлогддог. Тэгэхээр чин эмчилгээний үр дүн бол одоо тийм сайн гарч өгч чадахгүй байгаатай л холбоотой байна л да. Тэгэхээр өнөөдөр илгэний хавдар Монголд бол нэлээд байгаа. Тийм ээ. Энэ илгэний хавдар гэдэг өвчин бол ер нь орон зэсгүй алгуулах одоо бас энэ бүрэн эдгээх юм боломж олцоо байдаг юм бол илэг солихоос гадна. За илгэний одоо орон зэсгүй алгуулах гэдэг нь болохоор одоо нэг Монгол улсд болохоор нөгөө БЦ вирусын тархалт маань маш өндөр байгаа. Тэр маань одоо нөгөө нэг бидний аль 90 оноос өмнөх нөгөө нэг удаагийн тариур байхгүйгээс бол батгийн асуудал байсан. Яг нөгөө боцлогч хэрэгэлдэг тариур байсан. Хүн болгон бие биендээ дамжуулж хэрэгэлдэг. Хажуу айлаасаа авч боцлогч хэрэгэлдэг. За энэ тариур маань бол ерөнхийдөө бол одоо БЦ вирусыг Монгол улс даяар бол ингээд тархаасан юм асуудал. За энэ маань ингээд цаашаа 15-аас 20 жил одоо халдвартай яваад тэгээд одоо хатуурл үсээд түүнийхээ суурин дээр нь хавдар үүсч байгаа. За тэгэхээр одоо энэ элэг бүтэн Монгол хөтөлбөр эдгээр хэрэгжснээр яах вэ гэхээр БЦ вирусыг эрт илрүүлэг хийгээд за тэнд нь болохоор одоо С-ийн эмчилгээ хийгдэж байна. С вирусын. За дараа нь юу аах вэ гэхээр Б вирусын эсрэг эмчилгээ бас хийгдэж байна. Дээрээс нь Б вирусгүй бол вакцин бас хийгдэж байна. За энэ бол цаашаа одоо ямар ч зүйл илгэний БЦ вирус өвчлөлийг багасгаснаар бол мэдээж хавдар болоо хатуурл үүсэх одоо энэ өвчлөл маань багасна цаашдаа. Ор бас үндэсгүй алга болгоно гэж бол бас хэцүү. Яг тэр нь маань бас өөр бусад хүчин зүйлүүдээ шалт нөлөөл бас байгаа учраас ор одоо илгэний хавдрыг байхгүй болгоно гэдэг тийм бол боломжгүй байна. Тэрийг бол бууруулах асуудал байна. За өнөөдөр бас Эрдэнэт эмч төрийн бус байгууллагын дэргэн сонор эмч нарсан тийм. Эмчнэрээс асуух асуулт бол таны хувьд бол одоо яг одоо бодит одоо байдал дээр ажиллаж байгаа тийм ээ. Хамтарч байгаа энэ эмчнэртэйгээ хамт явж байгаа учраас тийм. За тэгэхээр яг манай энэ удаагийн эрэлт болон ер нь бол төслийн маань зорилго Эрдэнэт хоттой эмчилгээг нь хийх хавдрын одоо хавдар судлал дээр маш их одоо ачаал байгаа. Энэ ачааллаас одоо энэ эмчнэрийг бас багасгах зорилгоор орон нутагт нь хийж байгаа. Эхний удаад бол Эрдэнэт хотод бид нар ингэж хийж үзэж байна л да. Тэгээд яг эмчилгээнийхэн талаар бас одоо хоёрыг яаж өгөөч. Яг бидний үндсэн зорилго бол бас Эрдэнэтэд нь л одоо асуудал хэрэг одоо байх юм бол эмчилгээ гэсэн зорилготой бас яг одоо мэдцлийн эмчнэр маань, ангиографийн эмчнэр маань гэдэг ингээ баг нь ирсэн байгаа. Тэгэхээр энэ талаар бас яриад. Яг ямар эмчилгээ хийх боломжтой вэ? Юу яаж хийх юм бэ гэдэг талаар. За тэгэхээр эмчилгээний хувьд бол ерөнхийдөө үндсэн хавдрын эсрэг эмчилгээ бол 3 эмчилгээ байгаа л да. Тэр нь болохоор юу ах нэгт мэдээж төгс эмчилгээ буюу мэдцэл эмчилгээ. Мэдцэл эмчилгээ нь болохоор хавдартай илгийг одоо хавдартай цуг авч одоо эмчлэх юм арга. За энэ маань болохоор яг бас тодорхой хэмжээгээр нөгөө нэг илгэний үйл ажиллагаа нөгөө хагалгаанд орох боломжтой боломжгүй одоо нөгөө зүрхний тий одоо архив хууч өвчин энэ төрөөс шалтгаалаад бол яг янз бүр байдаг. За дараагийн эмчилгээ нь болохоор одоо эрт үедээр нь хавдрыг түлэх эмчилгээ байна. Тэгэхээр 3 см-аас дотоох эмчилгээ хавдрыг бол бид нэр гаднаас нь зүгээр яг нь хяналт дотор хатгаад тэгээд түлж одоо ингэж өгчүүлэх ийм эмчилгээний арга бас байдаг. Дараагийнх нь эмчилгээ болохоор тассан эмчилгээ буюу одоо рентген хяналтанд дор тоцгож бож хахад одоо хавдрыг хижээж байгаа суудсыг бүглэх. За энэ маань болохоор хавдрыг хижээж байгаа суудсыг бүглэхээр хавдрын ургалт маань багасах, саарах ийм эмчилгээний аргууд байгаа. За тэгээ яг бид хэд бол энд нь боломжт эхний ээлжинд одоо
хагалгаа их боломжтой, эндээ хийчих боломжтой те жижиг мэс ажилбаруудыг бол энд бас хийчи, бот эмнэлэг дээр хийчи гэж одоо өрх төлөвлөгөөтэй байгаа. За тэр маань өөрөө ямар бас үш ашигтай гэхээр нэгт одоо эндээс хавдар судлалын үндэсний төв рүү яваад эмчид үзүүлээд, шинжилгээ бүрдүүлээд, эргэж эмчид үзүүлээд ингэж явсаар байтал ерөнхийдөө нэг 14 цаг хугацаа 14-өөс сарын одоо ийм онцлогоо юмнуудаа бүрдүүлээд дээрээс нь хагалгаанд ороход бол одоо дахиад сар очрлох гэсэн ийм асуудлууд бол их байдаг. За нэгт энэ асуудлыг бол энд нь шийдэж өгөх гэж байна. Хоёр төв байх вөхөр мэдээж энэ эрүүл мэндийн ажилчид буюу эмч нар ажлын байранд авах сургалт гэдэг юм маш чухал байгаа. Тэгэхээр энд нь бид нар мэс ажилбарыг хийгээд тасааг нь хийгээд арфыг хийгээ явахаар бидний дагалдаад эмч нар маань энд маань өөрөө цуг гар бие оролцоод ажлын байран дээр сургалт гэдэг юм явах төстэй. За энэхээр яг хөхөр бид нар дараа нь заавал Улаанбаатар руу гэхгүйгээр энд Эрдэнэтийн эмч нар маань хүртэл энд нь за одоо шууд одоо 1-2 удаа хийгээл эдэр хийчихнэ гэж байхгүй л гэхдээ яг энэ маань цаг хугацаатай яваад жил 2 жилийн дараанаас бид тэдийг одоо дагалдаад энд нь бид нар хагалгааг хийгээд за эндээс эмч авч тэндээ бас сургаад авах тийм болцоонууд бас байгаа учраас нэгт одоо эмчнэрийг чадваржуулах ажлын байранд сургалт тус гэж бас чухал юм явагдах юм. Ажлын байранд сургалтууд явагдаж байна. Тийм. Иргэдтэй одоо бас яг нэлгний ВЦ вирустэй юу те ВЦ вирус илрээгүй байгаа иргэдтэй бас анхааруулж хэлэх зүйл үү? Одоо нөгөө тэгээ идж байгаа хоол хүнс бас их шалтгаалдаг баг тийм үү? тий. За мэдээж хоол хүнс гэдэг бол нөгөө хоол хүнсний хэд хэрэглээ. За ялангуяа одоо махны хэд хэрэглээ ч юм уу зөкстэй хоолт биш те. Тийм энэ амьдралын хэм маягийн юм давхар ороо явчихна л та. За элэгний ВЦ вирустэй хүмүүс за зарим хүмүүс маань мэдэхгүй байж болно шүү дээ. Би мэдээж ВЦ вирус ингээ халдвар авсан тохиолдолд бид мэдэхгүй явах магадлал маш өндөртэй. Яг тэр С вирусээ халдвар авсан тухайн хүнд маань ямар нэгэн зовөр илэрхгүй, за ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй. Одоо тийм учраас би ямар нэгэн зовөр илрээгүй тохиолдолд хүмүүс өөрийгөө өвдсөн гэж нэг сайн бас мэдэхгүй. Тэгээ явж яваад өөрийн С вирус гэдгийг мэдэхгүй тэгсэн мөрлөө цаана нь илгийг гэмтэйгээ яваад байгаа. Ийм нөхцөл байдал бас маш их байдаг л да. Тийм учраас одоо хүн болгон маань одоо харьяа орон нутгийнхаа одоо өөрхийн эрүүл мэндийн төв, одоо аймгийн эрүүл мэндийн төвүүд дээр очиод одоо элэгний ВЦ вирусыг одоо үнгүй илрүүлэх юм элэг бүтэн Монгол хөтөлбөрөөс явагдаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд энэ шинжилгээнүүдэд хамрагдаад авах нь маш хэрэгтэй л дээ. Энд чинь үнгүй энд явагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас тэрэнд хамрагдаж яваад өөрсдийнхөө одоо халдвартай халдваргүй дээрэс нь цаашдаа ямар эмчилгээ хийх үү, ямар дэглэм захих үү, ямар хяналттай хугацаатай эмчт хандаж үзүүлэх үү гэдэг энэ бүх юм нэг доор нь мэдээд авах юм бол бид нар энэ өвчнийг эртхэн мэдээд асуудлуудыг их хөндрүүлэхгүй байх маш боломжтой л да. Юм баг дээр нь тийм ээ. Тийм юм баг дээр л одоо асуудал байхгүй. Бид нар чинь бол элэгний хавдар нэг ихний одоо үедээ ч юм уу те хөнгө үедээ онцлон тохиолбоор бид нар 100% гэсэн юм итгэлтэй л эмчилж байгаа л да мэдээж те. Ер нь одоо монголчууд маань эрүүл мэндийн нэг хэсэг анхаардаг болж тийм ээ. Урд нь бол одоо тэгээд бүр ингээд яг татдаг дээр нь туусны дараа эмч тандж үзүүлдэг тийм ээ. Тэнийг эмчлүүлэх гэж ингэж яардаг, сандардаг. Одоо бол бас нэг үе бодвол эрүүл мэндэд анхаарал, гүйж хараагаад бас эрд онцлогоо доороод ингэж явж байна л да тий. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ хөө Эрдэнэтийн эрүүл мэндийн төлөвлөлтөд уралцж оролцож эрдэнэтчүүдэд бас энэ иргэний хавдрын талаар энэ ВЦ вирус дэргэдтэй бас үзлэг онцлогоо хийж зорилт бүргийнхэнтэй бас үйлчилж байгаа та бүхэнд самжилт хүсье. Өнөөдрөөс Эрдэнэт эмч төрөөмс байгууллагаас бүрэн гариг бүрийн 7 хоногын бүрэн гариг бүрт одоо бас нэвтрүүлэг хийдэг. Эрдэнэтчүүдэд бас зөв хэмжээний одоо эрүүл мэндийн нэвтрүүлгийг эрүүл мэндийн боловсрол олох тал дээр бас ийм нэвтрүүлэг хийдэг. Энэ нэвтрүүлэг хүрэлцээрж оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Зангад Эрдэнэт FM 107.1 радиог сонсож байгаа эрхэмд сонсогч